Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд нээлттэй хийсэн трейлер төрлийн Sorcery киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Илүү том, илүү амттай KFC дангар бүргэр, амттай зингэр маха, cheddar бислэг, чихэрлэг халуунуугатай соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. Дангар бүргэрээ ердөө 12,900 төгрөгөөр KFC-гийн бүх салбараас болон KFC Mongolia.com-оор хүссэн газараа хөргүүлээд аваарай. Амтд зингэр мах, cheddar бислэг, чихэрлэг халуунуугатай соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Кино 19-р зуунд Чилийн алслагдсан арал дээр эхэлдэг. Энэ бол киноны маань гол дүр 13 настай нутгийн уугуул охин Роза. Тэрээр аавтайгаа хамт тусаа нутагт суурьшсан германчуудын нэг болох Стефаны гэрт ажилдаг. Стефан эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг ба хоньны аж ахуй эрхэлж, сайн орлого олж, сайхан амьдардаг нэг юм. Нэг өглөө Роза Стефаны гэрлөө ажиллаа хийхээр ирэхдээ эзнийхээ тэжээдэг хоёр догшин нохойтой тааралдана. Дараа нь тэрээр Стефаны гэр бүлд өглөөний цайг нь бэлдэж дууссаны дараа гэр бүлийнхээ ирэхэд өрөөнөөс гарч явлаа. Стефан хоолныхоо төлөө залбирал үлдэхэд Розач бас хажуу өрөөнд нь залбирна. Хэдийгээр тэр нутгийн уугуул хүнч гэлээ саяхнаас Христийн шашинд оржээ. Хэсэг хугацааны дараа Роза хөшигний завсраар шагааж фирмд ямар нэгэн зүйл болоод байгааг анзаарсан тул шалгахаар явдаг. Гэтэл Стефаны хоньнууд тодорхой шалтгаангүйгээр газарт унсан байх ба ихэнх нь хэдийнэ үхчихсэн, зарим нь бараг л үхэх гэж байв. Роза амьд тавьж буй нэг хоньыг шалгаж үзээд хүзүүнд нь мөчрнүүдийг сүлжсэн хачирхалтай зүйл байхыг анзаарна. Удалгүй айсан Роза аавынхаа хамтаараа талбай руу ирэхэд индианчуудын зангилаануудыг анзаарсан Стефан Розагийн аавыг Германы цагаачтыг эсэргүүцсэн үүнийг санаатаагаар хийсэн гэж үздэг. Аав нь үүнийг мэдээгүй гэж хэлэхэд гэнэт Стефан уурлаж Розаг чирч аваачин нүрийг нь хоньны нүрэнд тулгалаа. Охинд нь дорд байдлаар хандхыг харсан аав нь охиноо өмөрч Стефаныг дүлхээд Розаг хурдан гэртээ харь гэж хэлдэг. Аав нь худаг гаргаж ирэн Стефаны араас явсан ч ууралсан Стефан хоёр ууртай нохоогоо сулалснаар ийм зүйл болно. Роза өршөөл гуйсан ч Стефан тоолгүй аавыг нь нохойд бариулж өгөхийг түүнд хүчээр харуулсаар. Дараа нь сэтгэл нь шархалсан Роза аавынхаа цогцсны дэргэд гашуудан уйлна. Розагийн ээж өмнө нь нас барчихсан байсан, одоо аав нь нас барсан тул ганцаараа хоцорсондоо өдөржингөө уйлдаг. Маргааш нь тэрээр аавыгаа оршуулахдаа хоёр мөчрөөр загалмай хийж булшин дээр нь хатгана. Энэ үед Стефаны эхнэр хоёр хүүгийнхээ хамтаар ирж Розад аав нь Христэд итгэгч биш байсан болохоор загалмай хатгах шаардлагагүй гэдгийг хэллээ. Гэсэн ч Роза өөрийгөө Христэд итгэгч гэдгээ хэлээд Стефаны гэр бүлд өшил санан тэндээс явдаг. Шөнө Роза ойд хоног төөрүүлж түүдэг галыг ширтэж байтал нэг хэрэг түүн дээр ирэн тэд бие биерүүгээ ширтэнэ. Маргааш нь тэрээр Испаниас ирж нутагшсан тосгоны захирагч дээр очлоо. Роза Стефаныг шийтгэхийг шаардахад Испани захирагч Германтай хагарал үүсгэхийг хүсэхгүй байгаа тул ямар нэгэн арга хэмжээ авахаас татгалзлаа. Үүгэрч барахгүй захирагч Розад одоо аавыгаа буцааж амьлуулж чадахгүйгээс гадна аавыг нь хоёр нохой хөнөсөн болохоор нохойнуудыг шоронд хийж болохгүй гэж мэдэгдэнэ. Түүний хэлсэн үгийг сонсоод Роза уурлаж өөр очих газаргүй болохоор Санвартныг туслана гэж найдан тент хийхээс өмнө хорогдохоор шийддэг. Санвартан түүнд хоол өгч Розагийн уур хилэнг анзаарна. Роза тосгоны захирагчаас шудраг ёсыг хүссэн. Харин одоо бурхнаас шудраг ёсыг хүсдэг. Улмаар Санвартан түүнд Розад үнэхээр тусалж чадах асран хамгаалагчтай болохыг санал болгоно. Маргааш нь Роза арал дээр ганцаараа амьдардаг Матио хэмээх уугуул ахмад настан дээр очлоо. Тэрээр эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь Розаг дотгошоо оруулдаг. Матио түүнд хоол болон унтах дулаахан газар өгнө. Маргааш өглөө тэд ойролцоох далайн эрэгт очиж Роза түүнд загас барихт нь тусаллаа. Матио түүний хутга эзэмшиж буй ур чадварыг нь сайшааж загасыг үнэхээр сайн хэрчиж байгааг нь хэлэхэд Роза загас хурганаас ялгаагүй гэж хариулдаг. Дараа нь Роза Матио хоёр аавыг нь оршуулсан газарт нууцаар ирнэ. Роза бурханд залбирч байхад Матио мод барьж хачин төрлийн залбирал үйлдлээ. Роза германчууд өөрсдийг нь анзаарахгүй гэдэгт санаа зовх ба Матио өнөөдөр түүнийг хинч харахгүй гэж хариулна.
Тэд сууж байхад Роза аавыгаа Деважинд байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхэд Матио аавыг нь арлын хүн болохоор үхлийн дараах амьдрал нь далайд хамаарна гэж хэлдэг. Маргааш өглөө Роза сарвчин дээгүүр нисч буй сөрөг шуудын жиргээгээр сэрлээ. Сонирхол нь хөдөлсөн тэрээр шуудыг даган явсаар эцэст нь ойд ирдэг. Тэнд Матио болон бусад арлын хүмүүс нууц уулзалт хийж байв. Роза тэдний араас даган агуу руу явах боловч хачирхалтай агуун зам нь мухар болж хүмүүс ч алга болчихно. Тэрээр хүмүүсийг эргэн ирэхийг хүлээхээр шийдэх ба хэсэг хугацааны дараа тэндээс өнөөх үхсэн хонинуудаас олдсон мөчрөөр сүлжсэн зүйлийг биендээ зүүсэн настай эмэгтэй гарч ирхэн тэр. Эмэгтэй Роза өөрийг нь ширтэж байгааг мэдсэн ч үргэлжлүүлэн цаашаа алхлаа. Дараа нь Роза Матионаар буцаад далайн эрэгт очиж заагс барьдаг. Роза түүнээс үхсэн хонинуудад зүүсэн байсан сүлжсэн мөчрөний талаар асуулаа. Роза уугуул иргэд үүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой. Харин үхсэн хонинууд аавынх нь үхсэн шалтгаан гэдгийг хэлдэг. Гэтэл Матио уурлаж үхсэн хонинууд хүн алж чадахгүй. Харин амьд нохой л алж чадна гэж хариулна. Үргэлжлүүлээд Розагийн аав Германы оршин суугчид нутгийн уугуул иргэдийн амь насыг юм чинээ тоодоггүйгээс болж л амиа алдсан. Өөрсдөдчгэн ач холбогдолгүй хүмүүст шударга ёс гэж байдаггүй гэж хэллээ. Үүнийг сонссон Роза маш ихээр гутарч живж амиа хорлохоор далай руу ордог. Гэсэн ч Матио түүнийг аварна. Оройн Роза Матиогийн гэртээ сэрэхэд Матио үхсэн шуунуудыг тойруулан тавьсан байлаа. Роза учрыг нь ойлгоогүй ч Матио эдгээр шувуунууд түүний уу гашууг нь үүрч нисэн одох болно гэж тайлбарладаг. Роза аав дээрээ очихыг хүсэж байгаагаа хэлэхэд Матио түүнийг далайд живсэн ч аав дээрээ очиж чадахгүй гэж анхааруулна. Тиймээс Розаг нүдээ аниж хэсэг хугацаанд амрахыг зөвлөв. Дараа нь Матио Розад хоол бэлдэнгээ түүнээс юу хүсэж байгааг нь асуухад Роза аавынхаа үхлийн төлөө шударга ёс тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Матио түүний хувьд шударга ёс ямар учиртай болохыг асуухад Роза аавыг нь алсан алуурчин Стефаныг зовж шаналаасаа хэмээн хүсэж байгаагаа хэлдэг. Үүнийг сонсон Матио бусад уугуул иргэдтэй ярилцсан хэмээн амлалт өгч нохот аавыг нь хөнөөсөн болохоор нохтод ч бас шударга ёс үйлчлэх ёстой гэж тайлбарлана. Маргааш нь Роза иргэдээр сууж байтал Аврара нэртэй өнөөх эмэгтэй түүн дээр ирдэг. Аврара түүнийг байшиндаа авчирхад Роза түүнийг шулан бөгөөд хар шид үлддэг болохыг нь олж мэднэ. Улмаар Аврора түүнд арлын түүхийг ярьж өглөө. Эрт дээр үед Моралида нэртэй шидтэн энэ аралд иржээ. Моралида газар дээрх хамгийн хүчрхэг шидтэн дээр өөрийг нь аваачиж өгөхийг хүсэхэд гайхмаар нь хачирхалтай уугуул эмэгтэй гарч ирсэн байна. Дараа нь тэр хоёр хамгийн том амьтан болон хувирах өрсөлдөөнийг эхлүүлжээ. Эцэстээ Моралида хамгийн том амьтан болж хувирсан байна. Тэрээр өрсөлдөөнд ялалт байгуулчихлаа гэж бодтол эмэгтэй гараа хөдлөгснөөр түүний усан завийг халимны дотор орсон мэт бут үсрэгжээ. Ингэснээрээ Моралида өөрийн эд шидийн номоо эмэгтэйд өгөхөд хүрч үүний үр дүнд тэдний Ларихта провинциад нууц нийгэмлэг байгуулагдсан байна. Ларихта провинцia нийгэмлэгийн гишүүд өөрсдийгөө гадны хүчээс хамгаалахад шаардлагатай бүхэл шившлэгийг шиддний номноос авсан гэж Аврора Розад ярьж өглөө. Роза энэ нийгэмлэгт хэн байдгийг асуухад Аврора индианчууд болон энэ арлын төлөө шударга ёсыг эрэлхийлдэг хүмүүс гэж тайлбарлана. Ингээд өнөөх агууд тэд зан үйлийг эхлүүлдэг. Маргааш өглөө Стефаны байшинд хоёр хүүн алга болсон байлаа. Мөн эхнэр нь хоёр хүүгийнх нь орон дээр нохойнууд нь сууж байхыг хараад тэднийг хөөдөг. Удалгүй Германы оршин суугчид Франц Торстен хэмээх хоёр хүүхдийг нь хайхаар хөдөлсөн боловч тэд хаанаас ч олдсонгүй. Өдөржин хүүхдүүдийг хайсны эцэст Стефаны эхнэр энэ бүхэнд арлын уугуул иргэд буруутай гэж дүгнэнэ. Ер нь бол арлын уугуул иргэд хүмүүсийг нохой хонь гэх мэт өөр амьтан болгож хувиргадгаараа алдартай. Маргааш нь Матио болон өөр хэдэн хүмүүсийг Ларихта провинцia нийгэмлэгтэй холбоотой гэж сэжиглэн баривчилдаг. Цагдаа нар тэднийг хэрцгийгээр зодож хоёр хүүг хаана байгааг хэлхийг шаардана. Удалгүй шүүх хурал болж тосгоны захирагч тэднийг олон жилийн турш арлыг айлган сүрдүүлсэн гэмт бүлэглэлийнхэн хэмээн зарлалаа. Захирагч тэднийг Стефаны хүүхдүүдийн алга болсон хэрэгт буруутгахыг оролдсон боловч Матио эсэргүүцэж хүүхдүүдийн алга болсон хэрэгт хүмүүс нь оролцоогүй гэдгийг илэрхийлнэ. Улмаар захирагч баттай нотлох баримт олдох хүртэл тэднийг хорихоор шийддэг. Дараа нь Роза шорон руу ирж Матио дээр зочлоо. Роза түүнээс өөрийнх нь тусалж чадах зүйл байгаа эсхийг асуухад Матио түүнд зочирдмор хариулт өгдөг. Матио түүнд байшинг нь шатааж арлыг аль болох хурдан орхиж явахыг зөвлөв.
Роза шалтгааныг нь асуухад Матио өөрийгөө Ларекта провинцийн нийгэмлэгийнх гэдгээ илчилж, Розаг бусад индианчууд чигээ биш Христийн шашинтай болсноо нь азтай хэрэг гэж түүнд хэллээ. Мөн Роза залуу байгаа болохоор түүнийг хол явж шинэ амьдралаа эхлүүл гэж зөвлөдөг. Үүний дараа Роза Матиогийн гэрт очиж байшингийнх нь ард Стефаны 2 нохой байх ба мөн таазнаас унаж буй олон өтнүүд байгааг хараад цожирдоно. Улмар Роза дээврийн хөндөй рүү ороход тэнд үхсэн шувууд өтсөн байгааг олж мэддэг. Бас тэндээс Индиан зангилаатай бугуйчийг авч байшинг нь шатаагаад явлаа. Гэсэн ч тэрээр арлаас явахын оронд эндээ үлдэж бусаддаа туслахаар шийднэ. Маргааш өглөө Роза эрэг дээр ирж Матио болон бусад хүмүүсийг хэргийг нь хүлээлгэхийн тулд Германы оршин суугчид хэрцгийгээр тамалж байхыг хардаг. Тэрээр Матиод туслах гэсэн ч нэг цагдаа түүнийг хориглох ба Матиогийн нуруунд дээрх зүсгцэн шарах далайн устай холилдон харагдав. Роза Матиод тусалж чадаагүйдээ өөртөө уурлаж сэтгэлээр уунана. Дараа нь тэрээр Аврораг дагаж байхдаа нийгэмлэгийн гишүүн болохыг хүсэж байгаагаа хэлдэг. Аврора түүний хүсэлтийг нь зөвшөөрч Розаг хүрхрэн дээр авчирлаа. Тэрээр ариусгахын тулд Розаг усанд өөрийгөө угаах ёстой гэж хэлнэ. Роза хүрхрэн доогуур гарахад Аврора шившлэг уншснаар Роза агууд хүрдэг. Тэнд түүдэг гал ассан байх ба цаас шиг хүний арьс байлаа. Дараа нь бороо орж байхад Роза захирагчийн жирэмсэн эхнэрийг нь холоос ажиглана. Тэрээр түүнийг гэрлүүгээ явахт нь нууцаар дагаж хаалгыг нь тогшлоо. Эмэгтэй гарч ирээд юу хэрэгтэйг асуухад Роза бороо намттал захирагчийн гэрт хорогдохыг хүсснээр эхнэр нь дурамчхан зөвшөөрдөг. Жирэмсэн эхнэр Розаг ганцаараа үлдээх мөчийг тэрээр хүлээн. Дараа нь Роза Авроранаар өнөөх хүний арьстай зан үйлээ эхлүүлэхэд бэлддэг. Энэ үед Стефан болон өөр хүмүүс гэнэт ирж тэднийг баривчлалаа. Роза энд байгааг хараад гайхсан Стефан хэрвээ хүүнэр нь алга болсон хэрэгт Розаг оролцоотой байх юм бол эцэст нь аав шиг нь болгоно гэж занал хийлнэ. Дараа нь тэр хоёрыг шүүхтээр авчирч захирагч тэднээс хүний арьсны талаар асуухад Аврора тодорхойгүй хариулт өгдөг. Үүний үр дүнд тэд Матио болон бусад уугуул иргэдийн хамт шоронд хоригдлоо. Матио Розаг хараад сэтгэл дундуур байгаа ба түүнийг боломжоогоо дээр арлаас зүгтах ёстой байсан гэдгийг хэлнэ. Гэтэл Роза өөрийгөө нууц агууд хэдийнэ очсон, шулан болсон гэж мэдэгддэг. Үүнийг сонсоод Матио бүрч ихээр уурлаж түүнийг Ларекта провинциад татан орууллаа хэмээн Аврораг буруутгав. Захирагчийн гэрт эхнэр нь гэнэт нойрноосоо сэрж ямар нэгэн аимшигтай зүйлийг олж мэдлээ. Түүний гидс нь ямар нэгэн байдлаар битүү хөхөрчээ. Роза түүнийг өмнө нь уулзахдаа хараасан байх магадлалтай. Дараа нь захирагч шоронд зочлоно. Тэгэд эхнэр нь төрөх төгсөн ч халдвар түүнийг амьдаар нь идэж байна хэмээн дүгшин тайлбарлалаа. Тиймээс уугуул иргэдээс тусламж хүсэж хариуд нь тэднийг суллана гэж амладаг. Матио энэ саналыг эрс няцааж юу ч хийж чадахгүй гэж мэдгдсэн ч Роза түүнд тусалж чадна гэж хэлв. Матио эсрэг үзэж түүнийг ятгахыг оролдсон ч Роза хэдийнэ шийдвэрээ гаргасан байлаа. Ингээд Роза Матиотой хамт захирагчийн гэрт ирэхэд Роза өмнө нь захирагчийн гэрт Индиан зангилааг тавьсан болж таарна. Шившилгийг үгүй болгохын тулд Матио зангилааг шатааж улмаар Роза тусалснаар эрүүл хүүхэд төрдөг. Захирагч ээж хүү хоёр аль аль нь эсмэнд байгаад санаа нь амарч тэдний тусад талархан уугуул иргэдийг суллахад туслахаа амлав. Маргааш өглөө нь Стефан эхнэрийнхээ хамтаар шин төрсөн хүүхдэд бэлэг өглөө. Энэ бэлгээрээ тэд захирагчийг уугуул иргэдийг суллаж болохгүй хэмээн шууд бусаар сүрдүүлнэ. Сүрдүүлгэн дараа шүүх ажиллагаа эхэлж захирагч байр сууриа өөрчлөхөөр шийддэг. Тэрээр нутгийн уугуул иргэдээс олдсон арьс нь Стефаны алга болсон хүүхдүүдийн нэгнийх нь гэж мэдэгдэнэ. Үүний үр дүнд тэрээр Ларекта провинцийн нийгэмлэгийн хоригдлуудыг буудаж шийдэхийг тушаалаа. Энэ шийдвэрээ шүүхийн танхимд байсан уугуул иргэдийн уурыг нь хүргэж эмх замбраагүй байдал үүсч тэд захирагчийг уруугч гэж хашгирсаар. Оройн шоронд Матио Розагаас удахгүй тохиолдох хөвдөлтийг даван туулахын тулд ямар нэгэн зүйл бэлтгэхэд нь туслахыг хүснэ. Матио Розад эмээлнээс нь өвс авч өвсийг жажлаад усаар даруулж уулгахыг хүслээ. Тэгэд Розаг хутга ашиглахтаа сайн болохоор өөрийнх нь арьсыг өвчиж аваарай гэж захидаг. Үүнийг сонсоод Роза уйлахад Матио ч бас нулимс туслуулан түүнийг үргэлж хамгаалах болно гэж амлана. Өглөө болоход нийгэмлэгийнхэн шорон дотор дахин нэгэн зан үйлийг хийлээ. Матио хэвтэж байхад Роза хутгаараа түүний арьсыг нь өвчиж эхлэх ба бусд нь шившлэг уншсаар.
Дараа нь Роза Матеогийн арсыг биендээ наан хэвтэх ба энэ зан үйл Розаг нохойны биед оруулдаг. Улмаар нохойны биед орсон Роза захирагчийн гэрт орж түүний эхнэр хүүхэд рүү архирч эхэллээ. Энэ үед захирагч ирж нохойг хараагдсан гэдгийг ойлгоно. Гэр бүлээ аюулд оруулахаас айсан захирагч нохойг дагаан шорон руу ирэх ба Роза болон бусад уугуул иргэдийг сулалдаг. Суллагдсныхаа дараа Роза аавынхаа булшин дээр ирж Матеогийн адилаар модонд залбирлаа. Тэгээд тэрээр Христийн итгэгч байхаа болсон болохоор загалмаа хэлбэртэй модыг сугалж аавынхаа булшны хажууд түүний өшөөг авснаа илтгэн хэвтэн. Дараа нь тэрээр хоёр нохойтой ярилцаж тэдний хажууд үгсэн шувнуудыг байрлуулад тэдний уу гашууг эдгэр шувнууд авч явах болно гэж хэлдэг. Дараа нь Роза нохойнуудыг Стефаны хөвгүүдийн нэр болох Франц Торстен гэсэн нэрээр нэрлэлээ. Энд Стефаны хөвгүүдийг эд шидээр нохой болгож хувиргасан нь тодорхой болно. Хожим нь Роза Ларихта провинцийн нийгэмлэгийн гишүүдийн хуралд оролцдог. Энэ удаад Роза зан үлийн удирдагчаар Матеогийн байр суурьнд сууна. Тэр тэдний дууг нь дуулж тэдний үйл хэрэгт үнэнч байхад хангаалснаар кино төгсдөг.